Таны сонсох суваг өгүүлж байна. 22 дугаар хэсэг. Максимилиан. Вильфер ийм гутаж гунхарсан байдалд байхыг нь хүн харсан явдалд бараг ичиж босож ирлээ. 25 жил аимшигт яллагчийн үүрэгт ажил хийсэн нь түүнийг хүнээс илүү ч юм уу магадгүй хүнээс доор амтан болгочихжээ. Түүний гайхаж мэлэрсэн гарц нь Максимилиан дээр туслаа. Эрхэм та чинь хингэгч байна. Хаанаас гараад ирв? Үхэл оргонож байгаа гэрт ингэж орж болдоггүй юм. Одоо зайл гэж Вильфер хэлв. Морл хөдлөхгүй боловч тэрхүү аимшигт үзэгдэл үрчээсэн хүнжил тэр дээрх цонхгөр нүүрнээс нүд салгалгүй зогсож байв. Яв, дуулж гинэ гэж Вильфер хашгирв. Дэврийн бас Максимилианыг гаргах гэж дэрэгдэн очлоо. Тэгэхэд тэр ухаангүй нүдээр Валентина хоёр эрэгтэй хүн ба тасалгааг харж ямар нэг юм хэлэх гээд үгээ олохгүй байх шиг байснаа. Гэнэт толгойгоо атхан өөдрөхгүй. Өөрөөсдийн бодлоос нэгэн хувь хэрхэн дийрсэн Вильфер Аврины хоёр түүний хойноос гарснаа. Энэ галзуу хүн байна гэж хэлэх мэт өөдөөдөөсөө харлаа. Гэвч 5% өнгөрөөгүй байтал хүнд хөлийн дор шат шаржигнан чахарч Морл хүний хэрэгс хэтэрсэн их хүчээр Нуартаг сандалтай нүргэн 2 дугаар давхурт гаргаж ирв. Морл шатны дэрэг талбайд хурчрээд сандлыг нь доош тавьж түргэн турж Валентинагийн өрөөнд оруулва. Тэрэн бүхнийг айж сандарсан хүний 10 давхар хүчээр хийжээ. Морл өвгнийг Валентинагийн орны дэргэд турж авчирхад Нуартагийн царай бүхнээс илүү аимшигтай муухай байв. Энэ нүүр дээр ганцхан нүдэл амьд үлдсэн бөгөөд саад арьсан өвгний бүхэл хүч чадал энэ нүдэнд хуран цугларна. Энэхүү асах мэд гялалдсан байгаа нүдтэй цагаан царайг хараад Вильфер айлаа. Вильфер амьдралынхаа туршид эцэгтэйгээ дайралдах бүрт ямар нэг аимшигт явдал болдог байжээ. Эдний хийсэн юм хараач гэж Морл нэг гараараа түлхэж ирсэн сандлаа түшиж нөгөө гараараа Валентина өөд зааж хэлээд хараач эцэг минь гэл. Нуартаг эцгээ гэж нэрлэж байгаа бараг танихгүй залууг хараад Вильфер гайхаж гэдрэг ухарлаа. Өвгний бүх сэтгхийн цусаар дүүрсэн нүдэнд нь шилжсэн юм шиг харагдаж байв. Хүү зүг хацар духныхын судснууд гүрийн хөхөрчээ. Түүний бүх биеийг дайрсан, дэлбэрэлтэд ганцхан хашгирах дуул дутаад байв. Дэврийн өвгөн духасхийн спирт үнэртүүл. Тэгэхэд Морл саад дайрагдсан өвгний хөдөлгөөнгүй гараас барьж намайг хэн болохыг энд байх ямар эрхтэй юм бэ гэж асууж байна. Та мэдэх учраас эдэнд хэлж өгнө үү гэж хэлв. Мэгшин уйлхан түүний дууг дарнаа. Тасалдсан амьсгаа өвгний цээжийг доргуулж энэ нь ухаан алдаж унахтай адил болж байв. Эцэст нь Нуартагийн нүднээс нулимсгүй мэгшиж байгаа Морлийн бодвол илүү хүчтэй нулимс урсан гар. Өвгөн толгоогоо тонгоож чадахгүй учраас нүдэ аниваа. Түүний болзот хар хүн байсан юм гэж эдэнд хэлэж Валентина энэ дэлхийд ирэх миний ганц найз нөхөр, ганц хайр минь байсан юм гэж хэлэж түүний амьсгаагүй би миний гэдгийг эдэнд хэлж өгөөч гэж Морл үргэлжлүүлэн хэлв. Тэгээд орны өмнө очиж сүгдэн унаж охины гараас зууран ав. Үе гашууд дарагдсан энэ хүчрхэг том хүнийг харахад за өөртөө тулаа. Аврины хөдөлсөн сэтгэлээ нуух гэж эргэж гарлаа. Вильфер хайрлаж харамсан уйлан хайлж байгаа хүнд нь хайртай додон сэтгэлд хүнийг нь хараад өөр тайлбар шаардсангүй түүнд гараа өглөө. Гэвч Максимилиан юу ч харсангүй. Валентинагийн хөрж мэс шиг болсон гарыг барьж уйлж унжиж сураагүй учраас орны даавууныхан сэжүүрээс шүтээрээ хацалж бүдэгхэн гиншиж байв. Энэ тасалгааны дотор хэдэн хувийн туршид зөвхөн уйлах, орилох, харааж зүхэх, мөргөж залбирах дуул сонсдож. Гэсэн ч нэгэн дуу тэдэн дундаас ноёлж байваа. Энэ бол Нуартагийн аимшигтай сөөнг амьсгал байв. Амьсгал авах бүрд нь түүний цээждэх амьсгалын содос тасарч байх шиг санагдана. Эцэст нь Максимилианд байраа тавьж өгсөн мэт байсан Вильфер бусдаас илүү бие барьж дөрүүлэн дуугарлаа. Эрхэм та. Валентина дурлаж түүний болзот хар хүн байсан гэж ярив. Би энэ дурлалын тухай та нарын ярилцаж тохирсон тухай мэдээгүй. Гэвч түүний эцгийн хувьд таны үүнийг уучлал. Таны ой гашуу их бөгөөд үнэнхүү байгааг би харж байна. Би хорсож уурлахын аргагүй. Миний сэтгэл тийм их уйдгар үнэтэй байна. Танд аз жаргалыг авчрах гэж байсан Тэнгэрлэг охин газар дэлхийг орхин отлоо.
Одоо тэр тэнгэрийн өмнө очсон учраас газрын хүн хүсэн мөрөөдөх хэрэггүй болсон. Та түүний бие цогцтой салах ёс гүйцэтгэж хүссэн хүлээж байсан гарыг нь үсээд үүрт салж явдаа. Одоо Валентинад зөвхөн хойтхыг нь унших лам л хэрэгтэй. Вэлфрийг ингэж хэлэхэд Морлийн зүрх хизээж өвдөж байгаагүйгээр өвдөж өрөөсөн өвдөг дээр өндөж. Эрхэм та ташаарч. Та андуурч. Валентина өгсөн. Хэдий тийм боловч Валентинад бол зөвхөн лам шаардагдах биш. Бас өшөө авагч шаардагдах тийм үглэр өгсөн. Эрхэмдээ Вэлфр та ламд хүн явал харин өшөө авагч нь би болно гэв. Эрхэм та юу гэх гэв? Гэж Вэлфр бовтнол. Гэвч Морли хагас ухаантай хашгирахтуу түүнийг цочон зог тусав. Би таныг хоёр хүн гэж хэлэх гэж байна. Гэж Морл үргэлжлүүлэн хэлээд эцгийн хувьд хангалттай уйлж унжил. Харин одоо бангийн прокурор нь гарч ирэх хэрэгтэй байна гэв. Нуартагийн нүдгэл алзаж Дэврины түнөд ойртож очлоо. Морилтэнд байгаа хүмүүсийн царайгаар сэтгэлийнх нь байдлыг тааварлан мэдж. Эрхэм минь, би юу ярьж байгаагаа мэдчихэ. Та нар миний хэлэх гэж байгаа юмыг надаас доргүй мэдж байгаа. Валентинаг алсан шүү дээ гэв. Вэлфр доош тонгойж Дэврины бас нэг алхам дөхл. Нуартай батлан зовхоо доош буулгалаа. Одоо манай үед Валентинагийн шиг залуу сайхан амийг түүний үхлийн тооцоог хийлгүйгээр алдаж болохгүй. Эрхэм бангийн прокурор энд өрөвдөж хайрлах юм байхгүй. Би танд гэмт хэргийг нь зааж өгье. Харин та алуурчныг нь ирж олоорой гэж Морл улам шийдэмгийгээр үгээ төгсгөв. Төвний цөхөршгүй харц Вэлфроос хүсэн гоёх мэт харах бөгөөд Вэлфр өөрөө Нуартад Дэврины хоёрууд харна. Гэтэл эцэг эмч хоёр Вэлфрийг дэмжихийн оронд мөн цөхөршгүй янзаар харж байваа. Тийм гэсэн янзтай өвгөн харав. Үнэ гэж Аврины хэлв. Тэгэхэд Вэлфр гурван хүний санаа зоригийг дагаж хөдөлсөн сэтгэлээ дарж. Эрхэм та ташаарч байна. Миний гэрт гэнт хэрэг хийгдээгүй. Намайг хувь заяа минэргэж тэнгэр хүн дээр шалгаж туршиж байгаагаас биш. Манайд хинч хэнийг жалаагүй гэж хэл. Нуартагийн нүдгэл олцож Дэврины юм хэлэх гэж амаа ангахад Морл чимээгүй байхыг уриалан дуудаж гараа сунгаж чанга биш боловч аимшигтайгаар. Энд алж байна гэдгийг би танд хэлж байна шүү. Энэ бол 4 сарын дотор 4 дахь удаага тохиолдож байгаа үгэл. Би танд хэлж байна. 4 хоногийн өмнө Валентинаг хорлох гэж оролдсон боловч Нуартайгаа урдаас болгоомжсны ачаар энэ явдал бүтээгүй юм бидгийг хэлж байна. Дэвриногоо танд энэ талаар эмч найзын хувьд урдаас сануулга хэлж байсан учраас та энэ бүгдийг надаас илүү мэдж байх ёстой гэдгийг би хэлж байна гэв. Та дэмэрч гэж Вэлфр өөрийгөө улам боож байгаа гогц зооноос мултрах гэж оролдож хэлэхэд би дэмэрч байна гэж юу гэж Морл дуалтаа. Тэгвэл би эрхэм Дэвринийд хандаж асуулт. Эрхэм та түүнээс Сэмернийг үгсэн үдэш энэ байшингийн өмнөх цэцэрлэг дотор хэлсэн үгээ санаж гин үү гэж асуулт. Тэгэхэд та нар хоёулахнаа байна гэж бодож байгаад энэ эмгэнэлт үхлийн тухай ярьж байсан шүү дээ. Та хувь заяа ийм хэмээн Тэнгэрийг шудрах бишээр зэмлэж байсан. Хувь заяа Тэнгэрийн үхэлд Валентинаг алагчийг бүтээснээрээ л оролцож байна гэж хэлв. Вэлфр Дэврины хоёр өөдөөдөөс гарваа. Тийм ээ. Та хоёр хоёулахнаа байж нам гүмийн дунд ярьсан гэж бодож байгаа байх. Гэтэл энэ яриа чинь шөнийн харах үед дарахж миний чихэнд дуулцсан юм. Бэнүчийн дараа эрхэмдээ Вэлфр ойрхны хүмүүсээ энэрэн уучлж байгааг хараад ялт хэрэг хийж байгааг би дээд эрх мэдлийн газарт илчлэн мэдэгдэх ёстой байсан юм. Тэгсэн бол хайрт Валентина чамайга өхүүлсэн буруудны нэг нь болохгүй байсан билээ. Гэвч гин буруутан би өшөө авагч болон ховирно. Хэрв эцэг чинь чамайг орхивол би чамайг алсан алуурчныг мөрдөн дагаж өшөө хүчин авна. Өөрийнхөө хүчинд нугарахад бэлхэн байсан энэ хүнийг байгаль ертөнц энэрэн хайрлах мэт болж сүүлчийн үг хоолой дээр нь тэглэн зогсож мэгшин уйлж өглөх чимээ цээжнэс нь гарч говилцаад Валентинагийн орны дэргэд сүхрэн унав. Тэгэхэд Дэвринигийн ээлж бол би Морилгойтой санал нийлж шудраг үнний шүүхийг шаардж байна гэж тэр чанга хэлээд миний энэрэнгүй биш сэтгэл алуурчныг өөгшүүлснээ бодоход зүрх минь хагарах гэж байна гэл. Тэнгэр минь гэж Вэлфр дөнгөж сонсдох төдий шивнэлээ. Морил толгойгоо өндөлгөж өвгөрийн нүд хүний биш галаар гялалзаж байхыг хараад хараач эрхэм Нуартай юм хэлэх гэж хүсэж байна гэв. Тийм гэж Нуартай улам аимшигтайгаар хэл.
Золгүй өвгөний бүхэл хүч чадал ганцхан энэ нүдэнд нь богнорсон учраас тийм аимшигтай харагдах ажээ. Та алуурчныг мэдхүү гэж Морл асуухад Нуарте тийм гэж хариуллаа. Та түүнийг бидэнд зааж өгөхгүй. Бид чагнаж бай. Эрхэм Даврины та чагнаарай гэж Морл хэлв. Тэгэхэд Нуарте Валентинаг тэгж их баярлуулдаг байсан тэр уйдгартай ийдэг зөөлөн нэмсгэлээр нэмсгэлвэ. Дараа нь тэр ярилцаж байгаа хүнийхээ харцтай хараага толгон өөдрөв чиглүүлв. Та намайг гарахыг хүсэж гинүү гэж Морл гонигтайгаар асуухад тийм гэж өвгөн хариуллаа. Намайг өрөвдөж. Өвгөний нүд хаалга руу харсан хэвээр байв. Дараа нь би орж ирж болох уу гэж Максимилиан асуув. Болно гэл. Би ганцаараа гарах ёстой юм уу? Үгүй гэлээ. Би хинтэй хамт гарах ёстой вэ? Эрхэм Вильфортой юу? Үгүй гэлээ. Эмчтэй юу? Тийм гэл. Та эрхэмдээ Вильфортой хоёулахна үлдэх гэж хүссэн юм уу? Тийм гэлээ. Тэр таны хэлхийг ойлгох уу? Ойлгоно гэлээ. Бөө санаа зов. Би эцгийнхээ санааг бүрэн ойлгодог юм гэж хоёулахна үлдэхэд баярлсан Вильфор хэлв. Вильфорын үгийг баярлсан царайтай хэлж байсан боловч шүдэн тажигнаж байваа. Даврины Максимилианы гараас суудан зэрэгэлдээ өрөөнд орлоо. Тэгэхэд тасалгаа дотор үхлийн нам гүмээс илүү анир чимээгүй байдал тогтлоо. Тэгтэл нэг мөчгөртэй болсны дараа хүний хөлийн чимээ гарч Даврины Морл хоёр нэг нь бодлогошрон нөгөө нь гашуудан анцгаадаж суусан зочдын өрөөнд Вильфор орж ирвэ. Явцгаая гэж Вильфор хэл. Тэгэд тэднийг Нуарте дээр дагуулan орлоо. Морл анхааралтайгаар Вильфрийг харна. Вангийн прокурорын царай үхээрийн зэвхий цагаан болсон байв. Духан дээр нь хүрэн толб гарчээ. Гарын хуруунууд нь өдөн үзгээ жижиг жижигээр хугачна. Эрхмүүд. Энэ аимшигт нууц өгтөл маань бидний зүрхэнд гадаглагдана гэж надад амлаж хэлээч гэж Аврины Морл хоёрт хандан хэлв. Тэд нар өөрийн эрхгүй хөдөлцгөөлөө. Би гуй та нараас гэж Вильфор хэлэхэд тэр гэмбуруудын алуурч хорлогч чинь хин бэ гэж Морл асуул. Эрхэм минь шударгууны шүүх ажиллах болно. Битгий зов. Миний эцэг тэрхүү хэрэгтэн хүний нэрийг надад хэлж өгсөн. Миний эцэг бас та нар шиг өшөө авахыг тэсгэлгүй хүсэж байна. Гэвч тэр миний адилаар гэмтгэргийн нууцыг хадгалж байхыг хүсэж байна. Тийм ээ ав минь гэж Вильфор хэлв. Тийм гэж Нуарте баттай хэлв. Морл итгэхгүй янзтайгаар өөрийн эрхгүй хөдлөн говьлова. Тэгэхэд Вильфор түүний гараас түшиж эрхэм минь миний эцэг бол цөхрөшгүй зоригтой хүн болохоор нэгэнтэл танд тэгж хэлж байгаа бол Валентинагийн өшөөг хатуу ширүүнээр авна гэдэгт итгэж байгаа хэрэг гэв. Өвгөн тийм гисний тэмдэг болгон доглоо. Вильфор цааш үргэлжл үүлэн. Тэр намайг мэднэ. Би түүнд ам тангараг өгсөн. Эрхмүүд. Та нар тайван байж болно. Би та нараас 3 хоногийн хугацаагүй. Энэ бол шүүх та нараас хүсгээс илүү бага хугацаа шүү. 3 хоногийн дараа миний охиныг алсан хүн дээр тусах өшөө хорслно. Хамгийн гайхамшиггүй сэтгэлтэй хүний зүрхийг ч донсолгох болно. Тийм аава гэв. Тэрийн үгийг хэлэхдээ шүдээ хавралж өвгөний мэдрэлгүй гарыг атгав. Эрхэм Нуарте энэ амлалт биелэгдэх үү гэж Морл асуухад Давриныгийн харц бас тэгж асууж байв. Тийм гэж Нуартегийн нүд хариу өгвөө. Тэгэхэд Вильфор Даврины ба Морл хоёрын гарыг нийлүүлж эрхмүүд та нар миний гэрийн нэр төрийг хамгаалж өшөө авах явдлыг ганцхан надад даатгаж өрх гэж хэлв. Даврины эргэж дургүйхэн шигээр заагж шивнэхэд Морл гараа Вильфрийн гараас сугтатан авч орлоо ухасхийн очиж Валентинагийн хөхөрсөн уруулыг үнсэд уртаар гиншин уйлж гарваа. Бүх зарцнаар зайлж алга болсныг бид дээр үгүүлсэн билээ. Тийм учраас манай шиг том хотод тэгээд ч бас ийм сэжигтэй үхлээр хүн үхэхэд шаардагдах бүхэл олон талын ажлыг Давриныг хариуцсан хийж өгөөч гэж Вильфор гуйжээ. Нуартегийн тухайд гэвэл энэхүү хөдөлгөөнгүй үе гашуу үл үзэгдэх нулимсыг харахад ч амар байв. Вильфор өрөөндөө ороод такс урчлаа. Даврины үхэхстийн эмч гэж нэрлэгддэг хүний үхсэн тухай гэрчлэгээ олгох хотын эмчдэр очиж уулзахаар явлаа. Нуарте ач охиноосоо хагцад салах дургүй байв. Даврины хагас цагийн дараа хотын эмчийн хамт ирэл. Гадна хаалга гаалгатай байваа. Бүх зарц нар тэднийхийг хайж явсан учраас Вильфор өөрөө ирж хаалга онгойлгож өгөв. Тэгэд Валентинагийн үүдэн дээр очиод зогслоо.
Дахин тийшээ орох хүч түүнд байсангүй. Хоёр эмч орлоо. Нуартай орны дэргэд өөрөө өгсөн хүн шиг чимээнэргүй хөдөлгөөнгүй сууж байна. Үхэгсдийн эмч амьдралынхаа хагасыг үхэгсэдтэй өнгөрүүлж байгаа. Хүний анзаарахгүй байдлаар орны дэргэд очиж бүсгүй бүтээлгийг ярьж уруулыг нь татаж үзв. Хөөрхий бүсгүй үгсэнд эргэлзэх юм алга гэж Дэврины санаа алдан хэлэхэд тийм байна гэж үхэгсдийн эмч товчхон хариулв. Валентинагийн нүрийг дахин бүтэв. Нуартай бүдэгхэн хурхирах шиг боллоо. Дэврины эргэж харахад түүний нүд нь гялалзаж байна. Тэр ач охиноо харах гэж хүсэж байгааг Дэврины ойлголоо. Тэгээд нөгөө эмчийг Валентинагийн гурвалд хүрсэн хурууга холоорын усанд дүрж байх зур орлоо очиж ундаж байгаа тэнгэрлэг охины царай тайдал тайван цагаан царайг харуул. Нуартайгийн нүдэнд мэлтгэнсэн нулимсэн түүнд гүнээ талархснаа илэрхийлж байгааг нь Дэврины ойлголоо. Үхэгсдийн эмч тэр дороо Валентинагийн тасалгаанд ширээний хажууд гэрчилгээ хийж өгöd Дэврины хамт гарлаа. Вильфор тэр хоёрыг шатаар бухыг сонсоод өрөөнөөсөө гарч ирв. Тэгээд эмчид баярлаж хэдэн үг хэлээд Дэвринийд хандаж "Одоо лам хэрэгтэй" гэв. "Танд өөрт ч нөрөх гэж бодсон ямар нэгэн лам бий юу?" гэж Дэврины асуухад Вильфор "Байхгүй. Аль ойрыг л гоё" гэв. "Ойрыг нь. Тэгвэл танаа зэрэгэлдээ байшинд ирж суусан Италийн ширээт лам байна. Хэрв таныг хүсвэл би замдаа гоё л та" гэж хотын эмч хэлв. Дэврины та эрхэм эмчтэй хамт явахгүй юу? Таны гарч орж байхад ч амар байг. Энэ дэлгүүрийг ав. Ламыг авчраад хөөрхий муу ох нэмэн өрөө оруулаад хаарэ гэж Вильфор хэлв. "Та түүнтэй уулзах хэрэг бий юу?" "Үгүй. Би ганцаараа байхыг хүсэж байна. Та намайг уучлаарай. Лам хүн бол бүх зовлон зүдүр тэрч байтугай эцэг хүний зовлон гаслан ойлгох ёстой." Вильфор түлхүүрээ Дэврины дөгөөд хотын эмчид дахин мэхийн ёстоод өрөөнд очиж ажилд орлоо. Ажил хөдөлмөр л бүх гаслан зовлонгоос нэмчлэх эмч нь болсон хүмүүс байдаг. Хоёр эмч гудамжинд гараад Санваартны харах хувцастай хүн зэрэгэлдээ байшингийн босгон дээр зогсож байхыг харлаа. "Миний өнөө хэлсэн хүн чинь тэр байна" гэж үхэгсдийн эмч хэлв. Дэврины ламын дэргэд очиж "Эрхэм та охин нь тун саяхан талигаж болчихсон зовлонд нэгэн эцэг Вангийн прокурор Вильфорт тус болж өгөөч" гэв. "Тийм ээ. Тэр байшинд үхэл шүглжсэнийг би мэднэ" гэж лам их л Итали аялгуутайгаар хариу өгүүлв. "Тэгвэл тэр танаас ямар тусламж гуйж байгааг би танд хэлэх хэрэг юу байх вэ?" "Би ямар тус хэрэгтэй байна гэж асуух гэж явсан юм. Бид ийм үүрэгтэй ус шүү дээ." "Залуухан бүсгүй шүү." "Тийм ээ, би мэднэ. Зарцнаар нь надад хэлсэн юм. Тэднийг байшингаас зугтаж байхыг би харсан. Валентина гэдэг нэртэй юм шиг билээ. Би мэдээд түүний төлөө залбирцуулаа." "Баярлалаа танд. Та нэгэнт ариун гэгээн үүрэгт ажиллаа эхэлчихсэн хойно түүнийгээ үргэлжлүүлэхгүй юу? Тэнд очвол тайтгаршгүй болчихсон гэр бүл танд баярснаа хэлэх болно." "Очи эрхэм минь. Минийхээс илүү халуун мөргөл гэж байхгүй" гэж зориглож хэлээ. Хэмээн лам хэл. Дэврины ламыг сугадан явж шөнө нь үрд нойрсох оронд нь оруулах гэж байгаа бүсгүй өрөөнд орууллаа. Тэд замдаа Вильфортой дайралцсангүй. Тэр өрөөнд орж түгжчихэд сууж байсан ажээ. Тэр хоёрыг тасалгаанд ороход Нуартай лам хоёрын харц мөргөлдөв. Нуартай ламаас дахин нүдээ салгасангүй. Тэр ямар нэг ёр бишийн юм үтсэн бололтой. Дэврины зөвхөн талигаа чимш. Бас амьдыг нь ширээд ламын асрамжинд орхиход цаадах нь Валентина ба Нуартай хоёрын хоёулангийнхэн төлөө мөргөж залбирна гэж амлажээ. Ламын амлалт сүртэй сонстол. Валентинагийн төлөө мөргөхт нь Нуартайгийн тайван гониглож суухтан саад болохоос болгоомжлон лам эмчийн гарсан хаалга халагтай Вильфорын өрөөтэй залгаа хаалгыг түгжлээ. Дангларын гарын үсэг. Энэ өглөө бүрхэг уйдгартай өглөө боллоо. Шөнө навсчид орон дээр хэвтэж байсан үгтлийг амьд ахуй цагтаа шохоорхон хайрлаж байсан зүйлийнх нь сүүлчийн дурсгал болсон гашуудлын цавцаагаан нөмөргт нь хийж оёод оршуулахад бэлхэн болголоо. Энэ бол 2-7 хоногийн өмнө Валентинагийн худалдаж авсан нарийн ширхэг даавуу байв.
Нуартаг үдшин Валентинагийн тасалгаанаас өөрийнх нь тасалгаанд авчирчээ. Өвгнийг тийш нь аваачхад аж охиноосоо салахгүй гэж зөрсөнгүй нь бодож байснаас өөр болов. Ламбузооны өглөө болтол тэнд байж байгаад үүрээр хинтж нэг ч үг хэлэлгүй яваад өглөө. 8 цагт Эврини хурч ирлээ. Тэгээд Нуартагийн өрөөнд очихоор явж байсан Вильфортой дайралтаж өвгний яаж хонсныг асуухаар хамт явлаа. Тэр хоёрыг ороход өвгөн өөрийн ор болдог том сандал дээр сууж байв. Өвгөн маш тайван унтаж байваа. Тэр хоёр гайхан босгон дээр зогслоо. Хараач. Байгаль гэдэг ч хамгийн их үе гашуу хүртэл тайвшруулж чаддгийм байх шүү. Эрхэм Нуартай аж охиндоо хайргүй гэж хинж хэлэхгүй. Гэсэн ч ингээд унтаж байдаг гэж Эврини Вильфорд хэлв. Тийм байна. Унтаж байна. Их хач юм. Өчүүхэн төдийм болохт бүдэн шөнөөр унтахгүй байж чаддаг хүн байгаа юм гэж Вильфор гайхан хэлэхэд үе гашуун түүний зоригийг хуугалжтэй гэж Эврини хэллээ. Тэгээд тэр хоёр гүн бодлого болон банкийн прокурорын өрөөнд орлоо. Вильфор засаад хөдөлгөөгүй байгаа ороо зааж Эвринид. Харин би бол унтаагүй л дээ. Үе гашуу миний зоригийг хуугалж чадаагүй. Би одоо 2 дахь шөндөө унтаагүй байна. Харин миний ширээ Карлта. Энэ 2 өдөр 2 шөнийн дотор бичсэн юмыг хараач. Бенедеттогийн ялын төлөвлөгөөнд хичнээн засвар хийвч. Ажлал сэтгэлийг мань амрааж, зовсон сэтгэлийг дийлж чадах ганц зүйл мөн гэв. Тэгэд Эвринигийн гарыг салганан атгав. Би танд хэрэгтэй байна уу гэж эмч асуухад. Үгүй хэрэггүй. Харин 11 цагт ирээрээ. 12 цагт гаргана. Тэнгэр минь. Хөөрхи охин минь гэл. Тэгэд банкийн прокурор дахин хүн шиг болж дээшээ харж санаалдлаа. Та гашуудлаа илэрхийлж байгаа хүмүүстэй уулзах уу? Үгүй. Тэрхүү зовлонтой ажлыг нэг хамаатан маань хийх болно. Эмч минь би ажиллах хэрэгтэй. Ажил хийж байхад бүх зүйл мартагддаг юм. Эмчийг хаалга хүрч амжаагүй байтал банкийн прокурор дахин бичиг цаасаараа оролдож эхлэв. Эврини шатан дээр өнөөх Вильфорын хэлсэн хамаатных нь хүнтэй дайралдлаа. Тэр хүн бол энэ тууждч гэсэн, амьдралтч гэсэн тоо бүртгэгчийн үүрэг гүйцэтгэх тавилантай төрсэн хүн юм. Хар хувцс өмсөж цаг үеийн байдалд тохируулан сарайгаа өөрчлөөд ёслол өнгөрч хэрэгцээнд дуусахаар хуучин хэвэндээ ороход бэлхэн байв. 11 цагт гашуудлын сүлх тэргүүд хашаанд орж ирж Сент Онорид хөл хөдөлгөөнтэй болж баячуудын баяр ёслол уяа гашууг нэгэн адил хор хойтон сонирхож бэйлийн хуримд очих гэж яарч яваа юм шиг гашуудлын ёслол өөд яаран гүйлдэж байна. Авс тавьсан зочдын өрөөнд хүмүүс цөөнөөр орж ирлээ. Эхлээд бидний зарим хуучин таних хүмүүс Дебре, Шаториано, Бошин, дараагаар нь шүүх цааз утга зохиол цэргийн нэртэй хүмүүс ирлээ. Эрхэм Вильфор бол нийгмийн дотор эзлэх эрх тушаалаар аач биш. Ховийнхаа чанараар Парисын дээдсийн хүрээлэнд тэргүүн байр эзлэх хүмүүсийн нэг байсан бололтой. Өнөө хамаатных нь хүн үүдэнд зогсож байгаа хүмүүсийг хүлээн авах бөгөөд зовсон шинжгүй энэ хүний царайг харахад сэтгэл нь амар бөгөөд эцэг ах дүү болзоод хүнийг нь харж зориуд уйдгартай царай үзүүлэх шаардлагагүй байв. Таних хүмүүс хоорондоо бие биеийг нүдээр дохиж бөөгнөрн зогсноо. Дебре, Шаториано, Бошин нар нэг ийм бүлэг болж зогслоо. Хөөрхи амтан, тийм баян, тийм гоо сайхан байж. Шаториано 3-7 хоногийн өмнө тэрхүү болж бүтээгүй гэрэнд гарын үсэг зурх ёслолд эрэхтэй. Та ийм юм болохын чинээ санаагүй биз дээ? Гэж Дебрег асуухад. Үннийг хэлэхэд үгүй шүү гэж Шаториано хэлв. Та түүнийг таньдаг байсан уу? Би хатагтай Морсерийн бүжигт найран дээр хоёрхан л удаа л ярилцсан юм. Сэтгэл татам сайхан хүүхэн билээ. Үгүй хойд их нь хаан байна. Хатагтай биднийг угтаж авсан энэ хүндэт эрхмийн эхнэртэй хамт тэдний өнжих хэмгэн билээ. Энэ чинь ямар хүн бэ? Хэнийг хэлж байна? Биднийг угтаж авсан эрхэм тэр депутат хүн үү? Үгүй. Би манай хууль батлагчдыг өдөр бүр хардаг албатай хүн. Тэгэхэд ийм царай юр харагдаагүй шүү гэж Бошин хэллээ. Та энэ үхлийн тухай сониндоо цохиулгасан уу? Хөөр хүн битсэн. Тэгэхдээ нилээд шууган дэгдээсэн нь Вильфорд тиймч таатай санагдахгүй байхт. Тэр тэмдэглэлт хэрв ийм дөрвөн үхэл банкийн прокурорынхоос өөр альд дохиолдсон бол
Прокурор их сэтгэлэн түгших байсандаа гэж бичсэн байна билээ. Манай ээжийг эмнэж байгаа эмч Деврины Вильфрийг тун их гониглож байгаа гэж хэлж байна билээ. Гэж Шаторино дууграв. Дебре та хэнийг ирэв? Монте-Кристо гүнга. Би нааш ирж явахдаа түүнтэй гудамжинд дайралцсан. Явах гэж зэхэж байгаа бололтой байна билээ. Гүн өөрийнхөө банкны эзэн рүү явж байна лээ. Гэж Бошин хэлв. Тэгж Шаторино Дебрегээс түүний банкны эзэн нь Дангл руу гэв. Тийм байхаа. Эл зөвхөн Монте-Кристо биш, морил алга байна шүү дээ. Гэж сайдын нарийн бичгийн дарга баг зэрэг зовсон байдалтай хэлв. Морли тэрэднийхэндээ танил юм уу? Гэж Шаторино асуув. Тэр зөвхөн эрхэмдээ Вильфортай танилцсан байхаа. Тэгсэн ч гэсэн эрхэл байсан юм. Орой юугаа ярих юм бол тоо. Энэ оршуулах ажил энэ өдрийн ганц сони юм шүү дээ. За чимээгүй. Хууль цаазын сайдрлаа. Тэр гунхарч гашуудсан хамаатныхын хүнд эмгэнэлийн довчуг хэлэндэ. Гэж Дебре хэлв. Тэгээ залуу хүмүүс хууль цаазын сайдыг хэлэх үгийг сонсохоор хаалга өддөг гэж очлоо. Бошин үнэн хэлжээ. Тэрбэр гашуулын яслалд ирж яваад Шосе де Антиен гудамж руу Данглерын дочхоор явж байсан Монте-Кристотой дайралцсан байж. Банкны эзэн гүнгийн суйх тэрэг хашаан дотор орж ирэхийг цонхоор хараад өөдөөс нь уйдгартай боловч баяртай царай гарan угтан очлоо. Тэгээд Монте-Кристод гараа сунгаж. Гүн та миний төлөө санаа зовсноо хэлэх гэж ирсэн байх шүү. Манайд тун их золгүй явдал боллоо. Би таныг хараад хөөрхий Морсеринд золгүй явдал хүссэн юм биш байгаа гэж ч бодлоо. Энэ бол өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гисэн зүйр үгтэй л адил болж байна. Үгүй би Морсерт муу юм хүссээгүй. Тэр над шиг хоосон гартай гарч ирсэн хүн гэхэд дэндүү бие тоосон их эмсэг хүн байсан юм. Гэсэн ч хүн бүрд дутагдал байдаг хойно яа гэхэв. Гүмэн болгоомжтой байгаарай. Бидний үеийн хүмүүст уучлаарай. Та надаас залуу болохоор миний үеийн хүмүүст энэ жил их л муу юм болж байна да. Жишээг нь хэлбэл бидний дундаа Пуритан банкийн прокурор тун саяхан огн алдчихлаа. Вильфрийнхэн хажин үхлээр үхэж байна да. Морсер гудамжиг дунаж амиа хорлолоо. Петр Бенедеттогоос болоод амьтны инээдэн болчихлоо. Тэгэд бас дээрнэ гэхэд юун дээрнэ гэж хэмээн гүн асуув. Та мэдэхгүй гэж юу? Бас дахиад золгүй явдал болоо юу? Миний охин Мадемуазель Данглер Эжени биднийг хаяад явчихсан. Яалаа гинэ. Тийм эрхэм гүм. Та ихнэр хүүхэдгүй ч наадтай хэрэг юм да. Та тэгж бодож гинэ. Тэгэлгүй яахав. Мадемуазель Эжени. Эжени тэр бузар амьтны тарьсан шившгийг тэсвэрлэж чадалгүй. Надаас жуулчлан явах зөвшөөрөл аваад явчихсан. Тэгэд яваад өгсөн хэрэг. Өрчин явсан. Хадагтай Данглертай юу? Үгүй. Манай нэг хамаатан хүүхэнтэй явсан. Ямар ч л гэсэн окноосоо салж хагцлаа. Тийм зантай хүн хизээ нэгэн цагт Францад эргэж ирнэ гэж үлээ. Одоо яа гэхв? Эрхэм түшээгүн. Гэр бүлийнх нь гонигт явдал ганц хүүхдээс өөр баялаггүй ядуу хүнд бол үнэхээр нуралт. Харин тань шиг сая хөрөнгөтэй хүнд бол тийм ч аимшигтай зүйл биш дээ. Гүн ухаантнууд юу ч гэж ярьж байсан. Ажил хэргийн хүмүүст тэдэнд өөрөөр нотлон харуулдаг юм. Мөнгө бол олон янзын зовлонгоос тайтгаруулж чаддаг юм. Тэгэхээр та түүний эмчлэг хийх хүчинд итгэж чадвал удахгүй тайтгарах ёстой. Та бол санхүүгийнхний хаан. Хүчирхэг их хүчний уулзварцыг шүү дээ. Гэж Монте-Кристо хэлвэ. Данглер түнөөд тоглоом хийж байна уу? Үнэхээр хэлж байна уу гэсэн янзтай ажиглан харна. Тэгэд хэрвээ баялаг хөрөнгө хүнийг тайтгаруулдаг бол би тайтгархал ёстой. Би баян хүн дээ гэв. Эрхэм түшээгүн. Таны баялаг цад соврох шиг бөгөөд түүнийг эвдэн нураа гэж хинч зориглохгүй. Зориглооч гэсэн чадхааргүй баян хүн шүү дээ. Данглер гүнгийн итгэмтгий сайхан занг хараад инээмсэглэл. Би таныг орж ирэх үеэр 5 бичиг дээр гарын үсэг зурж байсан юм. 2 дээр нь гарын үсэг зурчихсан. Босод 3 дээр нь зураад дуусчихыг зөвшөөрнө. Тэгдэг үнтэй. Чимээнэргүй болж банкны эзний үзэг хятнахал дуулдаж байна. Гүн алдлан гойсон таацыг харцуува. Испаних уу, Гайтих уу, эсвэл Неаполитаних уу гэж Монте-Кристо асуув. Үгүй биш ээ. Францын банкнд бичиж байгаа чиг. Би санхүүгийнхний хаан бол та бүр эзэн хаан. Тэгэхээр та
Сая үнэтэй ийм алганы чинээ цаас олныг үзсэндээ гэж Данглер их л хангалуун хариулва. Данглерын тэгж бахархан өгсөн 5 хэсэг цаасыг Монте Кристо цэгнэн үзэх гэж байгаа юм шиг авч уншсан. Эрхэм банкны эзэн захирлаа. Миний тооцоогоор 1 сая франк өгнө үү? Түшээгүн Данглер гэж. 1 2 3 4 5 сая байна. Талайц гэдэг чинь эндэ гэж Монте Кристо хэлэхэд би ажил хэрэг ингэж л явуулдаг хүндээ гэж Данглер хариулв. Хэрв энэ мөнгө бэлэн мөнгөөр төлөгдвөл бүрж гайхалтай хэрэг болно. Бэлэн мөнгөөр өгөлгүй яахав гэж Данглер хариу дуугарлаа. Ийм зөөллөгтэй байх ч сайхан хэрэг. Нэрэж зөвхөн Францад л ийм юм үзэгдэх юм да. 5 сая үнэтэй 5 хэсэг цаас байна да. Үүнийг өнөмшгийн тулд харах хэрэгтэй байна. Харин та эргэлзэж гин үү? Үгүй. Таны ярьж байгаа үгний чинь аюулгүй. Та тааллаар л болдоо. Та миний итгэмжилсэн хүнтэй хамт миний гарын үсгтэй зургасыг авч банкнд очвол мөн тэр хэмжээний мөнгөний тэмдэгтээ гарч ирэхийг үзнэ. Үгүй нэрээ. Сонирхолтой юм гэж гүн хэлээд 5 чекээ өвхөж. Би өөрөө туршаад үзье. Миний 6 сая франк таны банкнд байсан. Би түүнээс 900 мянгыг нь авсан. Тэгэхээр одоо 5 сая 100 мянган франк үлдсэн байх ёстой. Би таны ганцхан гарын үсгийг чинь хараад л энэ хэсэг цаасыг чинь алтан зоосны оронд авлаа. Харин танд бүх 6 сая авсны баталгаа гарын үсгийг өгчихье. Надад өнөөдөр мөнгө маш хэрэгтэй болсон учраас гарынхаа үсгийг урьдчилан зурж бэлтгэжгээд ирсэн юм гэв. Тэгээд чекүүдийг халаасандаа хийж нөгөө гараараа гарынхаа үсэг зурсан цаасыг өглөө. Данглерийн хөлд цахилгаан буусан ч гэсэн түүнийг ингэж нэррэхгүй байсан бизээ. Яахан тэр бэ? Та энэ мөнгийг авах нь уу? Уучлаарай. Би энэ мөнгийг өнчин хүүхдүүдэд өнөөдөр шилжүүлж өгнө гэж хэлчихсэн юмсан. Тэгвэл өөр хэрэг. Би заавал нь чекүүдийг авна гэхгүй. Өөр үнэт зүйлээр төлөөд өсгөчихсөн ч болно. Би зүгээр л Данглерийн банк 5% төдийдч хугацаа хойшлуулахгүйгээр урд мэрэгдээгүй байхад 5 сая франк надад шууд төлж өгч байсан гэж улс амьтанд ярихад сонин юм гэж тэгсэн юм. Энийг сайхан яриа болно доо. Мэ, та энэ чекүүдээ ав. Харин өөр юмар төлөөд өгчгөл дөө гэж Монте Кристо хэлв. Тэгээд гүн Данглерт чекүүдийг нь буцаан өгөхөд цаадах нь махаа булаагдсан гэлээ. Торны цаанаас махныхаа хойноос савраа сарвааж байгаа юм шиг гараа сарваах гэв. Гэвч гинт зогсож хүч гарган бие барьлаа. Дараа нь нэмсэглэж эвгүй болсон царайн зөөлрөл. Таны гарын үсэг гэдэг чинь бас л мөнгө гэсэн үг дээ гэж тэр хэлв. Тэгэлгүй яах вэ? Таныг Ромд очивол Томсон Френч хоёр бас л миний гарын үсгээр таны саяын хэлдэг шиг хөнгөн шуурхаа үйлчлэн дээ. Уучлаарай намайг. Гүн минь. Уучлаарай. Тэгвэл би энэ мөнгийг өөртөө авч болох нь уу? Гэхэд Данглер хөлөрсөн тухай арчиж. Тийм. Та ав гэж хэлв. Монте Кристо чекүүдийг буцааж халаасандаа хийхэд түүний царайд харамсаад байвал хожимдоогүй байна шүү гэсэн шинж тодорч байв. Үгүй. Та тэр чекүүдийг өөр ав. Бид санхүүгийн улс нэгт нарийн байдгийг та мэднэ. Би энэ мөнгийг өнчин ядуус өгөх гэж бичсэн юм. Би чухмал энэ чекээр тэр мөнгийг нь төлөөгүй болоо. Тэднээс хулгайлж байгаа юм шиг санагдаад байна. Уучлаарай намайг гэж Данглер хэлв. Тэгээд чанга боловч сэтгэл нь тавгүй байдлаар инээл. Уучлаа. Одоо мөнгө халаасалчих гэж Монте Кристо найрсгаар хэлээд чекүүдийг далд хийв. Манайд бас 100 мянган франк чинь үлдсэн шүү дээ гэж Данглер хэлэхэд тэрч баг хэрэг. Төлбөр нь бараг төдий чинээ байх биз. Тэр мөнгийг та өөртөө үлдээ. Та бид хоёр өр ширгүй болох нь тэр гэж Монте Кристо хэлвэ. Гүн та үннээсээ хэлж гин үү? Би хизээж банкны эзэдтэй тоглоом тохуу хийдэггүй гэж гүн бараг дээрлэгсэн янзтай хэлээд үүдний зүг явхад зарц орж ирээд. Ончин ядуусан захиргааны сангийн ерөнхий нэрв дэ Бовилго ирлээ гэж эзэндээ айлтгалаа. Би таны чекийг ашиглах цагийг нь яг олж ирсэн байгаа биз. Таны чекийг хүмүүс булаацалтаа авчих юм гэж Монте Кристо хэлв. Данглерийн царай дахин зэвийгээд гүнтэй салах ёсыг гүйцэтгэв. Монте Кристо гүн үүдний өрөөнд хүлээж байсан Бовилготой ёсрохгоор мэдлээд гарч явхад тэр байр даруй Данглерийн тасалгаанд орлоо. Өргөж төвхөн байдаг гүнгийн царайд өнчин ядуусын газрын сангийн нэрв төрөвч барьсан байхыг хараад экшин зургийн нэмсэглэл тодорлоо.
Үүдний дэргэд түүнийг Суик тэрэг хүлээж байсан учраас банк руу явахыг тушаав. Тэр завсар Данглер хөдөлсөн сэтгэлээ дарж яддан эрсэн хүнийг угтан авнаа. Түүний уруул инээмсэглсэн хിവэр хөшсөнийг гэлээд яах вэ? Сайн байна уу? Эрхэм зээлдүүлэгч. Над дээр чухамхүү зээлдүүлэгч хүн ирсэн гэдэгт мөр эцэгдэж бэлхэн байна гэж Данглер хэлэхэд. Төшөөг нь таачглаа. Манай өнчин ядуусын газрын бэлэвсэн эмэгтэйчүүд өнчин хүүхдүүд надаар дамжуулан 5 сая франк гуйж байна гэж Бовил хэлв. Өнчин өрөөснүүдийг өрөвдөх ёстой гэж ярьдаг юм. Хөөрхий хүүхдүүд гэж Данглер тоглоомоо үргэлжлүүлэн хэллээ. Тэгээд л би тэдний нэрийн өмнөөс ирлээ. Та миний загтлыг өчигдөр авсан байх ёстой гэж Бовил хэлэхэд. Тийм ээ гэв. Тэгээд л би мөнгө хүлээн авсан тухай гарын үсгээ бэлтчихэд ирлээ. Эрхэм хүндэдтэй Бовил, таны өнчин өрөөснүүд 24 цаг хүлээхгүйсэн болов уу? Дөнгөж сайхан эндээс гарсан Монт Кристо гүн та сая түүнтэй дайралтай бидтэй гэж Данглер хэлв. Тэгсээ тэгээд юу гэж? Монт Кристо тэдний 5 саяыг аваад явчихсан. Яагаад тэрв? Тэргүй манайд Ромын Томсон ба Френчийн банкар хязгааргүй зарцуулах мөнгөний данс нээлгсэн юм. Тэгээд надаас 5 сая франк нэг мөс нэхэж банк руу чек аваад явчихсан. Би мөнгө тэнд хадгалж байдаг юм. Би нэг өдөр 10 саяыг авна гэвэл миний банкны эзэн гайхах байгаа да. 2 хоногт бол өөр хэрэг шүү дээ гэж Данглер нэмж хэлээд инээмсэглэлээ. Яаж байгаа тэр бэ? Надтай танил юм шиг толгой тохиж мэндэлчгээд гарсан тэр эрхэм хүнд 5 саяыг өгчлөө гинэ гэж Бовил итгэлгүй янзтай хэлв. Та түүнийг танихгүй ч байлаа гэсэн тэр таныг таньдаг байж болно. Монт Кристогод мэдэхгүй танихгүй хүн гэж байдаггүй юм. 5 саяар гинэ. Гарын үсгэн энэ байна. Фома найдаж шиг барьж тэмтэрч үзэлтэй. Данглерийн өгсөн цаасыг Бовил авч уншсан. Би түшээгүн Данглераас 5 сая 100 мянган франк хүлээн авлаа. Энэ мөнгийг түүний хүссэн үед Томсон ба Френчийн банк буцаан төлөх болно. Яраг үнэн бай гэж хэлв. Та Томсон ба Френчийн банкыг мэдэх үү? Мэднэ. Би тэднийхэнтэй нэг удаа 200 мянган франкын гуйлгээ хийсэн юм. Түүнээс хойш тэдний тухай юу ч дуулдаагүй гэж Бовил хэлэхэд Данглер гарын үсэг зурсан цаасыг авч гайхарамжгүйхэн ширээн дээр чулуудчихад. Энэ бол Европ дахь хамгийн шилдэг банкны нэг байгаа юм гэв. Зөвхөн танайд 5 сая франктай байсан юм уу? Тэр Монт Кристо гүн гэдэг чинь ёстой хязгааргүй баян хүн юм да. Би түүнийг чухам ямар хүн болохыг мэдэхгүй. Ямар ч л гэсэн түүнд хэмжээгүй зарцуулах мөнгөний данс 3 газар нээлттэй байгаа юм. Нэг нь манайд, нөгөөх нь Ротшилдд, гурав дахь нь Лафитэд байдаг юм. Түүнээс гадна намайг хүндэтгэн үзэж 100 мянган франк орхиод тооцоогоо хийж гүйцэнд тооцож байна билээ гэж Данглер хэлв. Бовил улам их гайхаж байваа. Түүнтэй уулзах хэрэгтэй юм байна. Манай энд ямар нэг тэтгэврийн газар байгуулж өгөөсэй гэж хэлв. Энэ зүйтэй хэрэг. Тэр ганцхан сард 20 гаруй мянган франкийг хишиг хүртээдэг юм. Сайхан хэрэг. Би түнд хадагтай Морс түүний хүүгийн жишээг ярьж өгнө. Ямар талаар билээ? Тэд бүх хөрөнгөө тэтгэврийн газарт зориулчихсан гэв. Ямар хөрөнгө тэрв? Тэдний өөрсдийнх нь бас талигач генерал Дэ Морсрийн хөрөнгө. Яагаад тэрв? Яагаад гэвэл тэд ийм бузар аргаар олсон хөрөнгийг хэрэглэхгүй гэсэн юм байх. Тэгэд юугаар амьдрах юм бэ? Эхэн хөдөө гарч хүүн цэргийн албанд орсон гэн билээ. Тэрч дэндүү аривгүй зан гаргасан хэрэг байна да гэж Данглер дуалтал. Би дөнгөж өчигдөрхөн хүлээж авсан баримт бичиг бүртгэж авсан. Хэчнээ юм байна. Тийм ч их бишээ. 1 сая 200 мянга гаруул юм байна билээ. За тэр ч яах вэ? Харин өөрсдийнхөө мөнгөний тухай ярилцъя. Тэр мөнгө танд тун яаралтай хэрэг болоод байна уу? Гэж Данглер ердийн дуугараа хэлв. Маш их. Маргааш манай кассад шалгалт ирнэ. Маргааш. Яагаад та үнийг түрүү хэлээгүй юм бэ? Маргааш болтол чинь бүтэн жил шиг хугацаа байна шүү дээ. Хэдэн цагт тооллого болох юм? 2 цагт. Тэгвэл өд дунд хүн ирүүлээрэ гэж Данглер инээмсэглэв. Бовил хариуд нь дөнгөж толгойд өглөө. Эсвэл ингэсэн дээр болох байх гэж Данглер хэлэхэд. Яавал дээр гэж хэмээн асуув. Монт Кристо гүнгийн гарын үсэг гэдэг чинь Монгол гэсэн үг. Энэ гарын үсгийг Ротшилд эсвэл Лафитийн банкнд аваач гэж өг. Тэгэхэд түүнийг тэр доор нь хүлээн авна. Тэд Ромтой тооцоо хийх байсан ч авна гэж өг. Мэдээж хэрэг.
5 6,000-ыг л алдан байх. Тэгэхэд сангийн нэр бухалсгийн босож. Үгүй. Би маргааш болтол хүлээ. Та яасан амархан юм ярих юм бэ гэв. Уучлаарай. Би таныг үлээлэг дутуугаал нөхөх гэж байгаа юм байх гэж бодсон юм. Гэж Данглер хэлэхэд. Яалаа гэж химэн сангийн нэрв дуалдлаа. Манай дийм явдал болдог юм. Тэгэхээр хохирхоосоор аргагүй болдог юм да. Тэнгэр минь. Үгүй гэж Бовил хэлв. Тэгвэл маргааш болтол хоошлуулээ ирэх юм. За яах вэ? Маргааш болъё. Харин маргааш заавал биз. Та бүгд ажигнаарай. Маргааш үдийн 12 цаг болоход хүн явуулаарай. Би хэлчихнэ. Би өөрөө ирнэ. Тэгвэл ч бүрсэ. Би тантай дахин уулзахдаа баяртай бай. Тэгээд тэр хоёр гаргаараа барьлаа. Хөөгүй гэд та өнөөдөр мадмуазель де Вильфрийг оршуулах ёслолд очихгүй юм уу? Намайг булварт явж байхад цуван гарч явсан гэж Бовил хэлэхэд банкны эзэн. Үгүй. Би тэр Бенедеттогийн явдлаас хойш баг зэрэг чиж гадагшаа гарахгүй байгаа гэв. Дэми юм гэх юм. Танд ямар буруу байгаа юм бэ? Эрхэм минь. Над шиг хэргүй тунгалаг нэртэй хүн элдвээ юм цоргог болчих юм байл шүү дээ. Хүн бүхэн таныг ялангуяа охиныг ч өрөвдөж байна. Хөөр хийж яани. Тэр минь үсээ хууж байгаа гэдгийг дуусна уу? Гэж Данглер гүнээ санаа алдаж дуугарав. Үгүй. Золгүй явдлаас л болж тэгсэн шүү. Тэр явдал болсны маргааш нэг найз лам хүүхэнтэйгээ яваад өгсөн. Итали, Испани аль нэг хатуу ширүүн сүмд очиж суух юм байх. Энд ч аимшигтай хэрэг. Эрхэм Бовил золгүй эцэгт эмгэнэлээ илэрхийлээд гарч одлоо. Данглер түүний гармагц Роберт Макер жүжигийн дүр Фредерик тоглож байгаа юм шиг царай гарган "Чалчаа саарл" гэж дуугараад Монт Кристогийн гарын үсгийг жижиг төрөвчөндөө хийв. Маргааш үд дунд ирээрээ. Үд дунд болоход би ихээ хол явчихсан байна да гэв. Дараа нь хаалгаа дотроос нь дүгжээд Кассийн бүх нүүдийг уудалж 50,000 франкийн зээлхийн тасалбар олж аваад зарим бичиг цаасыг шатааж заримыг нь ил тавьж орхио загтал бичлээ. Бичиж дуусаад дугтуйг нь нааж хадагтай Данглерт гэж хаяглав. Орой би өөрөө энэ загтлыг ширээн дээр нь аваачиж тавина гэж бовтнаад шүүгэнийхээ нүднээс паспорт гаргаж аваад маш сайн хэрэг бас 2 сарын дотор хүчинтэй байх нь гэлээ. Пер Лашец хэмээх оршуулгын газар. Валентинаг тайван нойрсох сүүлчийнх нь газар хүргэн өгөх гашуудлын цуваатай Бовил үнэхээр дайралтжээ. Тэнгэр бүрхэг үүлтэй байв. Одоогор бүлээн боловч шарлсан навчинд үглийн аюултай салхи нүцгэрч байгаа мөчрөөс навчийг нь хийсгэн авч гудамжнаас угларсан олны дээгүүр эргэлдүүлэн хуйлруулна. Вильфор жинхэнэ Парис хотын хүн тул Пер Лашезийн оршуулгын газрыг Парисын баячуудын гэр бүлийнхний хүүрийг оршуулахад ёстой тохирох ганц газар гэж үзэж байна. Бусад бүхэл хүүр оршуулах газрыг дэндүү хөдөөгийн маягтай нэг л төхөөрөмжилсөн үглийн тасалгаа мэт сандаг байжээ. Зөвхөн Пер Лашезийн оршуулах газарт л баячуудын хүрээлэнгийнхнээс үгсэн хүн гэртээ байгаа юм шиг байж чадах байв. Вильфор бидний дээр үгүйснээр үрд эзэмших газрыг эндээс худалдан авч бунхан барьсны дотор түрүүжийнх нь гэр бүлийн гишүүд маш хурдан нүүж ирж бунхан нь өргөжжээ. Валентинагийн ээж хөөрхий Ренегийн гэрээс сүүлчийнх нь хүсэл зоригийг биелүүлэн бунхны үүдэнд Сэмермба Вильфорын гэр бүл гэж бичжээ. Ийхүү гашуудлын сүржин цуваа Сен Оньорогоос Пер Лашез орохоор явж байв. Энэ цуваа Парисын дундуур гарч Тамплиг өнгөрөн дараа нь молод гудамжны их тойргоор оршуулгын газар руу чиглэлээ. Гашуудлын 20 сүйх тэрэгний араас 50 гаруй хувийн сүйх тэрэг дагалдан энэ 50 сүйх тэрэгний хойноос 500 гаруй явган хүн дагжээ. Эдгээр нь Валентинагийн нас эцэсэнд гайхаж гашуудсан бараг бүгдээрээ залуу хүмүүс байв. Хайхарамжгүй хүйтэн зууны ивч тоолгүй цэцэглэж яваа насанда ам үргэцэн сэтгэл бол аам охины гол сайхан давтсан улс ажээ. Гашуудлын цаваа харуулын дэргэд хурж ирэхэд дөрвөн омглон морь хөлссөн сүйх тэрэг гарч ирээд даруй зогслоо. Мордын хөл ган төмөр гадас адил хүчлэн зогсноо. Монт Кристо гүн хурч иржээ. Гүн сүйх тэрэгнээсээ гарч ирээд гашуудлын тэргийг дагсан явган цаваанд нийл. Шаторино түүнийг харж хаад өөрийн сүйх тэргийг орхиж түүнтэй нийлв. Боошин бас хөсөлж авсан сүйх тэргээ орхиж буув. Гүн олны дундаас хүн ирсэн байдалтай анхааралтай харна.
Тэгээд сүүлд нь тэссэнгүй. Морл хаан байна. Түүний хаан байгааг хэн нэгэн ч мэдэхгүй биз гэж асуув. Бид бүр талигачин гэрт байхдаа биеэс асуусан юм. Биднийх нь ч хараагүй гэж Шато Рено хэллээ. Гүн дуугүй болж бас л ийш тийшээ харсаар байв. Ингэж явсаар оршуулгын газар хурч ирлээ. Монт Кристо тэс нарсны төглийг ажиглан хараад дараа нь сэтгэл зовхоо боллоо. Тэнд бараан дүрс харагдахыг Монт Кристо өнөө ирсэн хүн нь мөн болохыг таньсан бололтой. Энэ нүд алдам оршуулгын газар хүн хөдөөлүүлнэ гэдэг юу болохыг мэдэхгүй хүнгүй билээ. Ягун хүний замаар тарсан хар хувцастай бөөн хүмүүс тэнгэрч газарч чив чимээгүй дүнхийж хугарч байгаа мүжирч ч юм уу булшийг бүжсэн амьд хашаа энэхүү нам гүмийг хаяа нэгэвдэж санваартны гунигтай дуу сонсдог эмэгтэй хүний ойр дуу тавих залхан авна. Монт Кристогийн харсан сүдэр Элойза Абайлер хоёрын булшны цаад талын төглийг түргэн өнгөрч Суваны дөрөнд яваа бамбар баригчдтай зэрэгцэн тэдэнтэй хамт оршуулгын газарт хүрч очлоо. Көмбөрийн харц нэгээс нөгөөд тусах бөгөөд харин Монт Кристо гүн л бусдад бараг үл ажиглагдам сүүдрийг нүд салгалгүй харна. Тэрхүн цовныхаа цаад талд нуусан зэвсгээ ирж тэмтэрч байна уу? Үгүй юу гэдгийг харах гэж Монт Кристо 2 удаа игнэнээсээ гарлаа. Ёслын цуваа зогсоход тэр сүүдэр маань Морл болохыг таньцгаав. Тэрбээр гартаа барьсан бүрх малгайг базалж, сиүртүү химээх цамцаа хоолондоо хүртэл товчилж, нүдэн бүлцийн царай анзав хэрж, гонигт ёслын бүх явцыг сайн харах гэж бунхны дээд талд ургасан мод түшнэн зогсож байв. Бүх зүйл зан ёс ороо гүйцэтгэлээ. Бусдаас илүү багаар гашуудж гунигэлсэн хэдэн хүн үг хэлв. Тэдний зарим нь ингэж цагаас өмнө нас барсан явдалд харамсан гашуудж, зарим нь эцгийнх нь уян гашуудлын тухай ярьлаа. Бас Валентина гин буруутан өршөөлгүйж вангийн прокурорын далайсан шудраг үнний шүүхийн элдийг зайлуулж байсан юм гэж хэлэх хүн гарлаа. Ер нь л гоёж чимж элдв янзаараа өөчлөн ярихдаа харамссангүй. Элбэг аривнаар ярьж байваа. Монт Кристо юу ч сонссонгүй. Тэрбээр зөвхөн Морлийг ажиглан харж түүний дотор чухам юу болж байгааг сайн мэдхийн учраас энэхүү хөдлөхгүй тайван зогсож байгаад сэтгэл нь зовж хараа салгахгүй байв. Гэтэл Бошин гэнэт Дебрөөд хандаж хараач Морл байна. Тэр яаж байгаа нь бол гэд Шато Ренод бас зааж өгөв. Царай нь яасан их цанхгэр юм бэ? Дараа биз гэж Дебрээ гүйлэхэд Шато Рено айжмахнаар үгүй сэтгэл нь догдолсон байх. Максимилиан маш амархан сэтгэл нь хөдөлдөг хүн байгаа юм гэхэд заавгүй дээ. Тэр чинь мадмуазель Валентинаг бараг танихгүй байсан юм. Та өөрөө тэгж хэлсэн биз дээ гэж Дебрэ хэлв. Тэр үнэ. Гэвч хадагтай Морсеринд болсон бүжигт наадам дээр Валентинатай 3 удаа бүжиглсэнийг санаж. Та хүмүүст сэтгэл төрүүлсэн тэр бүжиг наадмыг санаж байгаа биз гүнгүй гэхэд үгүй санахгүй байна гэж Монт Кристо хэнд юуны тухай асуухт нь хариулж байгаагаа мэдэхгүй хэллээ. Тэрбээр амьсгаа авахгүй гэж хичээн хураасан хүн шиг хацар нуулаан зогсож байгаа хүнийг ширтээд бусад бүх зүйлийг мартчихсан байжээ. Үг хэлж төгслөө. Эрхмүүдэ баяртай гэж хэлээд явах дохоо өгсөнд хүмүүс түүний хаашаа явсныг ч ажиглан харахын завгүй алга болов. Гашуудлын ёслол төгсөж хүмүүс буцацгааваа. Ганцхан Шато Рено Морлиг нүдэрэ хайсан боловч цаашаа явж байсан Монт Кристогийн хойноос гарах хооронд нь Морл байсан газараасаа яваад өгчихсөн тул Шато Рено түүнийг олсонгүй. Дебрэ Бошин хоёрын хойноос явлаа. Сонирхон ирсэн хүмүүсийн сүүлчийн хэсэг ба авсчид явсан хойно Монт Кристо ботон дотор нуугдж бунхан өөдөд өгөж яваа Морлийн хөдлөх бүрийг ажиглан харж байв. Морл ийш тийшээ харна. Түүний цаашаа харах хооронд Монт Кристо мэдэгдэлгүй бас арваад алхамд өгөж очлоо. Максимилиан сүхрэн суулаа. Гүн төрүүчийн дохиогоор ухасгийн хүрэхэд бэлхэн дүүн өөд ойрцоор байв. Морл чулуун хашилт тухаараа налж 2 гараараа сараалж насан зууран барьж. Валентина гэчвэл гүнгийн зүрх түүний дуунд тэсвэрлсэнгүй. Урагшныг алхаж Морлийн мөрнөөс татаж найз минь та энд байгаа юм би. Би таныг хайлаа шүү гэж хэлв.
Монте Кристо түүнийг гомдож гаслах байх гэж бодож байсан чинь ташаарчээ. Морл түүнгөөд хороод гаднаа тайван байдалтайгаар би залбирч байна гэж хариу өгүүлв. Монте Кристо түүнийг уул наасан толгой хүртэл ажиглан ширтв. Ингэж хараад гүнгийн сэтгэл тайвширваа. Тэгэд Морлд би таныг хот руу хүргэж өгөх үү гэж хэлэхэд цаадах нь хэрэггүй баярлаа гэв. Танд ямар нэг юм хэрэгтэй байна уу? Мөргөх залбирахад минь бүү саад хийгэж. Гүн өгд уугүй зайлан явсан боловч Морлийг үл үзэгдэх газраасаа нуугдан харж байх гэж зайлсан ажээ. Эцэст нь Морл босож өвдөг Никодосыг өвж арилгаад Парис орох замаар нэг ч эргэж харалгүй явж явтал. Залуу Ла Рокет гудамжийг өнгөрвөө. Гүн оршуулгын газрын үүдэнд хүлээж байсан сүихтэргээ явуулаад Максимилианы араас 100 далхмын зайтай дагаж явв. Максимилиан совог өнгөрч модтой гудамжаар явж мэлэ гудамж хүрлээ. Хашааны бяцхан хаалга Морлийг орсноос хойш 5% дараа Монте Кристог орохт нь онгойлоо. Цэцэрлэгчийнхээ мэрэгжилд ихэд Нямба ханддаг Пенелон Бенгалийн сарга цэцэг мөчрөөр нь тарьж ургуулахаар огтолж байхыг Жюли анхааралтай харан зогсож байв. Монте Кристо гүн ирлээ гэж Мели гудамжинд хурж ирэх бүртэн баярлдгаараа залуу бүсгүй үнэн сэтгэлээсээ дуу алдав. Максимилиан дөнгөж сайхан ирсэн тийм үү гэж гүн асуухад тэгсээ эрх шиг болсон шүү. Би Эммануэлийг дуудуулаад орхив гэж Жюли хэлв. Уучлаарай хатагтай минь. Би одоохон Максимилиан дээр орох хэрэгтэй явна. Би түүнтэй уулзах маш чухал хэрэгтэй байна гэж Монте Кристо зөрч хэлв. Тэгэхэд залуу бүсгүй тэгвэл ороор гэж хэлээд түүнийг далд ортол хонгор сайхан нэмсгэллээр үдэн хоцорвоо. Монте Кристо гүн Максимилианы суудаг 3 дугаар давхар түргэн гихч гарав. Тэгээд шатны давцсан дээр зогсоод чагнавал намгүн байлаа. Хуучин цагийн байшинд байдгийн адилаар ганцхан шилжсэн хаалга гарагданаа. Харин шилэн сонхтой хаалганд түлхүүр байсангүй. Максимилиан дотроос нь түгжчихсэн ажээ. Дотроос нь улаан торгон хөшиг татчихсан учраас цаад талд нь юу байгаа нь үл харагдана. Гүнгийн сэтгэл түгш өөртөө болох үедээ хазар нуулаадаг. Энэ бол сайхан анзаарахгүй маягийн хүний сэтгэл ер бишийн ихээр хөдөлсөн тэмдэг билээ. Яавал дээрв. Гэж амандаа шивнээд хов хираатай бодлогошрол. Хаалгыг нь сохих үү? Үгүй ээ. Заримдаа хаалга дуурч хүн ирэх явдал Максимилиан шиг ийм байдалд орсон хүний шийдвэрийг түргэсгэж өөр дуу хариуд нь дуугарч болох юм. Монте Кристогийн хамаг биеийн чичирч ямар нэг эмийг маш түргэн шийддэг зангаараа хаалганы шилийг тохойгоор хүчтэй яврахад шил нь хаграв. Тэгээд цонхны хөшгийг сөхөж харвал Морл ширээний цаад талд суугаад үзгээр юм бичиж байснаа. Шил хагарах чимээ сонсоо түргэн эргэн харлаа. Энэ яах вэ? Тэнгэрийг бодож намайг уучлаарай хүндэт найз минь. Би халтраад танай хаалганы шилийг тохойгоор яварчихлоо. Нэгэнд хагарчихсан болохоор энэ завшааныг ашиглаад орчихъя. Бүү заваарэ. Бүү зав гэж гүн хэлээд хагархай шилний зайгаар гараа оруулж хаалга онгойлгол. Морл зэвүүн хүрсэн бололтой босож Монте Кристог угтан авахаас орохт нь саад болох гэж өөдөөс нь тосч ирлээ. Үнэн дээр энд танай зарцнаар л буруутай болж байна. Шалыг ч толь шиг гялцтал нь арччихсан байна гэж Монте Кристо хэлээд тохой гарчлаа. Та бие гэмтэжгээгүй биз гэж Морл гүйтнэр асуулаа. Мэдэхгүй. Та юу хийцв? Юм бичиж байв уу? Би юу? Таны хуруучин бэх болчихсон байна. Тийм ээ, юм бичсэн. Би хэдийгээр цэргийн хүн боловч хаяа юм бичих хэрэг тохиолддог юм. Монте Кристо тасалгаан дотор хидалхлаа. Максимилиан түүнийг оруулахгүй байж чадсангүй. Хойноос нь дагаж явлаа. Та юм бичиж байв уу? Гэж Монте Кристо асуугаад түүнийг шинжих мэт харахад би танд тийм хэмээн хариулсан билээ гэж Морл дуугарв. Гүн ийш тийшээ харлаа. Бэхнийхээ савны дэргэд бууга тавьчихад уу гэд ширээн дээр хэвтэж байсан Морлийн бууг зааж хэлв. Би жуулчлан явах гэж байна гэж Максимилиан хариулахад Монте Кристо гүн хязгааргүй ийдэг зөөлөн дуугар. Найз минь гэлээ. Юу гэвэ эрхэм та? Максимилиан минь эцсийн шийдвэрт хүрэх хэрэггүй гэж би чамаасгүй. Эцсийн шийдвэр гэснэ Морл далаах авчаад. Яагаад жуулчлах явдал эцсийн шийдвэр болдгийг хэлж өгнө үү гэв. Максимилиан
Бага авч хай. Би өөрийнхөө өнгөц санаа зовсон байдлаар таныг хуурч чадахгүй гэдэл та намайг хиймэл тайван байдлаараа хуурч чадахгүй. Би саяынх шиг цонхыг чинь хагалж төгжээтэй хаалга ойлгож найз нөхөр дээрээ орж ирж байгаа явдал бол надад айж болгоомжлох юм байна. Өөрөөр хэлбэл аимшигтай юмд итгэсэн гэдгийг харуулж буй болохыг та ойлгож байгаа байх. Морал та өөрийгөө алах гэж байна гэж Монт Кристо хэлв. Яалаа гэж дээ. Гүн та яагаад тэгж хэлж байна гэж Морал цочих мэт хэлв. Би таныг өөрийгөө алах гэж байна гэж хэлж байна. Нотлогоо нь энэ байна хэмээн гүн хэлв. Тэгээд ширээр уучиж бичиж ихэлсэн захидлаа таглаж тавьсан цагаан цаасыг нь сөхөж захидлыг нь авлаа. Морал захидлыг булаан авах гэж ухас хийлээ. Гэвч Монт Кристо ингэн гэж мэдэж байсан учраас түүнээс урьдчилж амжив. Тэр бээр Максимилианы Сарбоноос атгаж хөдөж байсан бүршийг ган гинж зогсоох адил зогсоолоо. Морал та өөрийгөө алах гэж байсан. Үүнийг цагаан цаасан дээр гар бихэр бичсэн байна гэж гүн хэлэхэд яах вэ? Би бооны амийг өөрөө зангахч байлаа гэсэн. Хэн надад цаад болдгийм гэж Морал хиймэл тайван дүрэ дорхноо үгүй гэж хэлв. Хэн намайг хориглож зүрхлэх бэлээ? Миний бүх найдвар горилго нурч, зүрх минь харлаж, амьдрал минь унтарч, орчин тойронд харанхуй бүрхэж, газар дэлхий хүүрийн шороо болсон мэт санагдаж байгаа надад. Хүний дуу дуулна гэдэг тамлагдан тарчлах мэт санагдчих. Та миний үхэхэд бүү саад хийгэж, энэ бол энэрэнгүй сэтгэл болно. Хэрв та миний үхэхэд саад болох юм бол би ухаан солиорч галзуурах болно. Үүнхээр арга тасран ойлон хайлж үүнийг хэлэхэд хэн чи буруу хэрэг хийж байна гэж хэлэх юм бэ? Зов завшаангүй элдвийг үзэж зовж тарчлахаа болоход минь хэн саад хийх юм? Гүн та арай тэгж зүрхлэх юм биш биз? Тийм ээ Морал гэж Монт Кристо Максимилианы сэтгэл хөдлөлсөнтэй огт хавдахгүй тайван итгэлтэй дуугаар хэлээд тийм ээ би гэв. Та юу гэж Морал улам хэлнэн бадарч хэлээд та намайг хоосон гордож хий амлаж саад хийгээгүй бол ямар нэг шийдвэртэй юм хийж түүнийг аврах ч юм уу? Эсвэл үхэж байхад нь тавирч барааг нь амьд нь харах байсан юм. Та хүний оюун ухааныг бүхэл хэрэглүүрийг байгалийн бүх хүчин чадлыг эзэмшсэн гэж бардамдаг байсан. Та Тэнгэрийг орлож чаддаг гэж гайхуулаад байсан чинь хорлогдсон охинд эм өгч чадаагүй шүү. Үгүй та надад жигшлийг төрүүлээгүйсэн бол хөөрхий ядарсан амьтан гэж өрөвдөх сэтгэлийг төрүүлэх байсан юм гэв. Морал тийм ээ. Та надад бага авч хайхыг зөвлөсөн. Тэгэхээр миний бага авч хайсанд минь баярлаж үз. Оршуулгын газарт миний хойноос очиход чинь би сайн сайхны угаас үг хариулж байсан. Таныг наашаа орох гэхэд чинь би оруулсан. Гэтэл та миний төвчээрийг буруугаар ашиглаж булшинд орсон юм шиг гэртээ нуугдахад минь хойноос мөрдөж мушгин дууссан гэж бодож байсан шаналл зовлонг дахин амсуул. Тэгэхэд надад сайн сайхныг бүтээгч намайг аврагч Монт Кристо гүнгой. Та сэтгэл чинь ханаж болно. Таны муу найз нүдэн дээр чинь үхлээ гэж Морал хэлээд ухаангүйгээр эмээд алдаж хоёр дахь удаага буурууга ухас хийл. Монт Кристо үхээрмэд царайн зэвхийрч цагилгаан цохох мэт ширтэн бууг нь гараараа дарж хэлсэн нэ. Та өөрийгөө алахгүй гэж давтан хэлье гэв. Та надад саад болох юм уу гэж Морал сүүлчийн удаа хүч гарган хэлсэн гүнгийн төмөр мэт гарыг мөргөн ницав. Тийм ээ би саад болно. Та ер нь хэн гихч вэ? Та яагаад чөлөөтэй бодолтой бол бодолтой хүмүүсийг захираад байгаа юм гэж Максимилиан дуалтав. Би хинбэ гэж юу? Би бол эцгийн хүүн болох. Чамайг өнөөдөр үххийг чинь хүсэхгүй байна гэж энэ дэлхий дээр хэлж чадах ганц хүн байгаа юм да. Тэгээд Монт Кристо дөлгөөн төвшин ихэмсэг байдлаар гараа цээжиндээ зөрүүлэн барьж байж ядан байгаа Максимилиан өөд очиход цаадах нь энэ хүний тэнгэрийн хүч мэт их хүчин давтан алхам ухарч гэдрэг боллоо. Та миний эцгийн тухай юунд ярьж байна вэ? Миний эцгийн нэрийг өнөөдөр болж байгаа явдалтай холбонд дурсах ямар хэрэг байна? Гэж Максимилиан шавнан хэлвэ. Яагаад гэвэл түүнийг чам шиг бас ингэж үхэх гэж байхад нь би амийг нь аварсан учраас тэгж байгаа юм. Яагаад гэвэл чиний дүүд чинь төрөвч өвгөн Моралд фараон онгоцыг нь өгч явуулсан хүн бол би байгаа юм. Чиний өвөр дээр нь тоглож өссөн Эдмон Дантес бол би байна гэв.
Гайхан хоцорсон Морл хүн дээр амьсгаа авч бас нэг алхам ухарлаа. Дараа нь түүний тамир тасарч Монт Кристогийн хөлд хашгиран сөхрөв. Сайхан сэтгэлд энэ хүний оюун ухаан хоромхон зургийн өөрчлөлт болж ухасхийн босоод байдаг чадлаараа хашгиран шат руу гүйлээ. Жули, Эммануэль! Монт Кристо түүний хойноос гарах гэсэн боловч Морл хаалгыг нь барьж хад үхсэн ч тавихгүй гэж татаж байна. Максимилианы хашгирахыг сонсоод Жули, Эммануэль хоёр Пенолон бусад зарц нарын хамт гүйжирлээ. Морл тэдний гараас барьж хаалга онгойлгоод "Сөхөрцгөө" гэж нулимсандаа багтарсан дуугаар хэлээд "Бидэнд сайн сайхныг олгож эцгийг минь аварсан хүн энэ байна. Энэ бол" гэд Эдмон Дантес гэж хэлэх гэтэл гүн гарыг нь шүүрэн авч үгийг нь таслаа. Жули гүнгийн гарт хацраанаач Эммануэль түүнийг аврагч эзэн мэт үнслээ. Морл дахин өвдөг дээрээс өгөрч газар хүртэл бүхий мөрөглөв. Тэггэд энэ төмөр мэд зоригтой хүний зүрхэн дэлбэрчих гэж байгаа юм шиг болж хал уунгаал төөнөх мэд нүдэнд нь нулимс бүрхэд тэр гүүнээ гудайлган уйллаа. Энэ тасалгаанд хэдэн хувийн туршид уйлж санаа алдах дуугарч энэ нь тэнгэртч болов таалалтай сайхан санагдахаар байсан биз. Жули дөнгөж ухаан ормогц тасалгаанаас гүйн гарч доод давхарт бууж зочдынхоо өрөөнд давхиж ороод Мелани модод гудамжинд тэр нэгэн үл таних хүний бэлгэлэн өгсөн төрөвчийг шилэн хавхыг нь өргөж авлаа. Тэр завсар Эммануэль тасалдсан дуугаар Монт Кристогүнд "Айгүм бид өөрийн үл мэдэх аврагчийн тухай ихээрч дурсгалыг нь хичнээн хүндэтгэн хадгалдгийг та яаж мэдхэвч? Та бидэнд бие мэдэгдэж гээгүүлэхгүй юунд ийм удаан хүлээлгээвэ? Үнэн дээр эн чинь бидэнд та өөртөө ч гэсэн дэндүү хатуу сэтгэл гаргасан хэрэг шүү дээ" гэв. "Найз минь, уучрыг нь ойлгооч. Та нар өөрсдөө мэдэлгүйгээр 11 жил миний найз нөхөд болж яваа болохоор би тэгж нэрлэе. Онцын чухал хэрэг болоод энд нууцаа илчлэх боллоо. Чухам ямар хэрэг болохыг нь хэлж чадахгүй. Би нууцыг бүх амьдралынхаа туршид хадгалах гэж бодсон юм. Харин Максимилиан айлгаж байгаад энэ нууцыг минь хүчээр булан авч мэдчихлээ. Гэвч тэр өөрийн буруутайг мэдэж байгаа биз" гэж хүн хэлв. Максимилиан жаахан зайтай газар сөхрөн сууж нүрээрээ сандал налж суусан хэвээр байв. "Түүний хойноос сайн харж байгаарай" гэж Монт Кристо нэмж хэлээд Эммануэлийн гарыг учирт айхан атгахад заатах нь "Яагаад тэр билээ?" гэж асуув. "Би учрыг нь хэлж өгч чадахгүй. Харин сайн л гарч байгаарай." Эммануэль ийш тийшээ харснаа Морлийн гар бууг олж харлаа. Түүний нүд буун дээр айсын янзтай тусаж түүнийг Монт Кристод зааж харуулад гараа ширээний ярмэгт хүртэл өргөлөө. Монт Кристо толгоогоо бүх хэлгэв. Эммануэль буу царвах гэсэн боловч гүн түүний гарыг зогсоолоо. Дараа нь Морлийн дэргэд очиж түүний гараас барив. Дөнгөж саяхан Максимилианы зүрхийг донсолгож байсан тэр оргилсон сэтгэгдэл нь хөдөлгөөнгүй хөшинг байдлаар солигдов. Жули торгон төрөвч барьсаар буцаж ирвэ. Өглөөний шүүдрийн тусас шиг баярын хоёр нулимс хазар дээгүүр нь бөнжийн гэлтгэнэ. "Бидний хадгалж явдаг үнэт дурсгал энэ байна. Бид эзнийг нь мэдээд энэ зүйлээс хайрлахаа багасгах гэж бүү бодорой" гэж бүсгүй хэлэхэд Монт Кристогийн царай улааж "Охин минь, энэ төрөвчийг авахыг зөвшөөрнө. Та нар одоо намайг мэдэх болсон болохоор зөвхөн найзрахаг харьцаа минь намайг дурсгуулж байхыг хүсэж байна" гэв. Үгүй "Өгөхгүй танаас" гэж Жули төрөвчийг илгэндээ тэвэрч "Та яваад өгч гэж болно. Та бид нарыг орхиж явах гонигт өдөр болж мэднэ. Тэгвэл бид яах юм бэ?" гэлээ. "Таны хэлдэг үнэ. Эцгийг минь өлсөж үгсэн тэр үед аз жаргалтай амьдарч байсан тэдгээр хүмүүс Тэнгэрийн цэвэрлэл хүлээсэн. Энэ орныг би 7 хоногийн дараа орхиж явна" гэж Монт Кристо гүн нэмсэглэн хэлээд. Энэ орныг 7 хоногийн дараа орхиж явна гэсэн үг Морилийг гонигт байдлаас гаргаж чадах эсхийг харлаа. Гэвч энэ үг нөлөө үзүүлж чадсангүй. Тийм учраас нөхрийнхөө уян гашуутай тэмцэх сүүлийн арга хэрэглэхээр шийдэв. Тэгэд Жули Эммануэль хоёрын гараас барьж эцэг ёсны зөөлөн боловч захирангуй дуугаар "Найз нөхөд минь, Максимилиан бид хоёрыг
Хоёулахны минь орхихыг хүсье гэж хэлв. Энэ үг нь Монте Кристогийн мартаж орхисон үнэт дурсгалаа ваачих боломж өгсөнд Жюли олд уурхан нөхөртөө явуулж эднийг орхиод гарья гэж хэлв. Баримл хөшөө мэд үл хөдлөх Максимилиантай хамт гүн үлдлээ. Тэгээд мөрөнд нь гараа хүргэж Максимилиан чи буцаж хүн шиг болж үзээч гэж захирангуй янзтай хэлв. Би дахиад л зовж эхэллээ шүү дээ. Гүн хөмсгөө зангидсан эхэл эргэлзэж байгааг нь харуулна. Максимилиан ийм бодол Христ шашинтай хүнд таарахгүй гэж гүн хэлэхэд Максимилиан гүн толгойгоо өндийлгэж хязгааргүй гонигтай байдлаар инээмсэглэв. Найз минь тайвшир би өгөхгүй гэлээ. Боо зэвсэг уйтхар гашуу байхгүй болов уу тэгвэл гэж Монте Кристо асуув. Үгүй. Сэтгэлийнхээ өвчнөөс салахад буу зэвсэг хутганы ирнээс илүү юм надад бий. Хөөхий тэнэг амтан тэр чинь юу гэх ч юм. Миний өөрийн сэтгэлийн өвчин. Энэ өвчин намайг алж орхино. Найз минь чи миний хэлхийг сонс гэж Монте Кристо бараг өөр шиг нь гонигтайгаар хэлээд. Чинийхтэй адил тийм ганхралт явдал тохиолдоход бийж бас амиа хорлох гэж шийдэж байсан удаатай. Бас чиний эцэг чинь өөрийгөө алах гэж хүсэж байсан үе бий. Эцэг чинь бууны ам духандаа тулган байсан тэр цагт эсвэл би өлсөж үхэхээр шийдээд шоронгийн талах 3 хоног идэлгүй орноосоо холдуулж тавьчихад байсан тэр үед хэн нэгэн хүн амьд бай. Мэгэл өдөр аз жаргалтай сайхан амьдрах цаг чинь хүр ээлэрнэ гэж хэлбэл дуу хаанаас ч гарсан байсан. Мэд эргэлзэлгүй инээмсэглэл үл итгэх гонигаар ухтан сонсох байсан шүү дээ. Гэтэл эцэг чинь чамайг үнсэж амьд яваадаа залбирах цаг хичнээн удаа гэхэд морил түүний үгийг тасалж та зөвхөн эрх чөлөөг алдсан байсан. Миний аав бол зөвхөн баялгаа алдсан байсан. Харин тэгэхэд би Валентинагаа алдчихад байна шүү дээ гэв. Максимилиан чи намайг хар гэж гүн дээлсэн баатрын дүртэй хэлээд миний нүдэнд нулимс гүйлгэнэж цуснд минь халуун оргоогүй. Зүрх минь гонигтайгаар цоглоогүй байна. Гэтэл төрсөн хүүшигээ хайрлан явдаг Максимилиан чи зовж шаналж байгаа харагдана. Амь насыг чинь хайрлаж хадгалж өгсөн явдалт минь баярлах өдөр чамд тохиолдох учиртайг би сайн мэдэх учир чамайг амьдрахыг гуйж тушааж байна гэлээ. Тэнгэр минь гэж залуу хүү дуу алдаад гүн та юунд ингэж ярьж байна? Болгоомжлоорой. Та хизээж дурлаж явж үзээгүй байж мэдх юм шүү дээ гэхэд хөө минь гэж хариу дуугарлаа. Үгүй. Ийм халуунаар дурлаж яваагүй байлгүй гэж би хэлэх гэсэн. Би бага наснаас сэрэгт байсан хүн. Би жинхэнэ дурлалгэгчийг үзэлгүй 29 нас хүрсэн юм. Тэгэд 29 настайдаа Валентинаг анхаарч түүнээс хойш 2 жилийн турш хайртай сайн байгаа билээ. Надад дэлгэсэн номын үсэг мэд элтэд харагдах Тэнгэрийн мудраар адисласан тэр зүрхийг сайн сайхан зүрх гэж мэдсэн. Гүмэн. Валентина бол надад энэ дэлхий дээр дэндүү их үзэгдэж дуулаагүй ариун аз жаргал байсан. Би энэ дэлхий дээр тэрхүү жаргалыг эдлэх ховгүй юм бол Валентина гүйгээр надад уйдхар гаслангаас өөр юу ч байхгүй болно. Би танд найдаж ав гэж хэлсэн шүү дээ. Гэж гүн давтан хэлв. Болгоомжлоорой гүмэн гэж 2 дахь удаага давтан хэлээ. Хэрэг би итгэж орхивол Валентинатайгаа уулзаж болохоор юм бодсоор байгаад галзуурчхаж мэднэ шүү дээ гэв. Тэгэхэд гүн инээмсэглэв. Найз минь, эцэг минь гэж морил арга нь барагдан дуу алдаад болгоомжлоорой гэдгийг 3 дахь удаага хэлээ. Би таны үгнээс гарч чадахгүй даа айж байна. Та үгээ асар их хүчтэй болохыг мэдэрэй. Таны энэ үгийг дуулаад нүдмэн сэргэж зүрх минь дахин ам орох шиг боллоо. Би ер бишийн хүчинд итгэхэд бэлхэн байгаад минь болгоомжлоорой. Та надад яарын охины булчны чулууг авч хаяад ир гэж хэлсэн чи би түүнийг гүйцэтгэхэд бэлхэн байна. Болгоомжлохгүй бол таны үгэнд дээд тэнгэрийн сүр хүчинд итгэхэд бэлхэн байна шүү гэхэд этэг найз минь гэж хүн хэлв. Тэгэхэд морил сэхэж ирснэ дахин уйдхар гонигтай автан та надаар сайхан сэтгэлдээ их хүн шиг тоглож байна. Чухамдаа гэвэл хүүхдийнхээ уйлахаас хаширчхад өвчтөе хүүхдээ сайхан үгээр хуурдаг амиа бодсон их хүн шиг л байна. Би таныг болгоомжлоорой гэж хэлсэн минь буруу байна. Бүү агаарай.
Би өөрийн уйдгар гунигийг таны хүрхгүйгээр тэртэй алсад зүрхнийхээ гүнд далд хийж орхив. Баяртай найз минь, баяртай гэв. Үгүй харин өнөөдрөөс эхлээд чи миний дэргэд амьдрах болно. Бид хоёр одоо салахгүй. 7 хоногийн дараа бид Францад байхгүй болно гэж хүн хэлв. Та бас л түрүүчийнхээрээ намайг итгэж найдаж бай гэж хэлж гинүү. Би чамайг эдгэрүүлэх арга мэдэж байгаа учраас чамайг итгэж найдаж бай гэж хэлж байгаа юм. Хүн та намайг улам их зовоож, та надад тохиолдсон зоолгүй явдлыг зөвхөн их хэмжээний уйдгар гуниг гэж үзсэн учраас намайг бас тийм их хэмжээний хэрэглүүр болох жуучлалаар тайтгаруулах гэж бодож байна гэж Морл хэлээд итгэлгүй дургүйдсэн янзаар толгойгоо сэгсэрлээ. Чи надаар юу хэлүүлэх гэж хүсэж байна? Би өөрийнхөө амлаж хэлсэн үгэнд итгэж байгаа учраас оролдоод үзэх бололцоо олгож өг гэж Монте Кристо хэлв. Та миний амь тавихыг зөвхөн удаашруулж байна. Ингээд сэтгэлгүй амтан минь найз нөхрөө оролдоод үзэхэд нь хэдхэн өдөр бэлэг болгоод өгчих чадалгүй байна. Ер нь тэгээд Монте Кристо гүн юу чаддаг хүн болохыг мэдхүү. Газрын ямар хүч надад захирагддгийг чи мэдхүү. Итгэвэл уулыг ч хөдөлгөн. Гэж хэлсэн тэрхүү Тэнгэрийн гайхамшигыг олж авахын тулд би Тэнгэрт нилээд итгэдэг юм. Миний итгэж найдаж байгаа тэр гайхамшигыг хүлээ. Эсвэл гэхэд эсвэл гэж Морл давтан хэлвэ. Эсвэл би чамайг аж тус мэддэггүй амтан гэж нэрлэж мэдэн шүү Морл гэв. Намайг өрөвдөж үзээрэй. Максимилиан, би чамайг их өрөвдөж байна. Би чамайг яг 1 сарын дараа, яг энэ өдөр цагт эмнэж эдгэрүүлж чадахгүй бол би өөрөө чамд цэнэгтэй бууч юм уу? Эсвэл Валентинаг алсан хорноос илүү итгэлтэй Италийн хамгийн шилдэг хорыг өмнө чинь авчирч тавина. Та үнийгээ бүр амлаж гин үү? Би өөрөө өхөхийг хүсдэг учраас тэгж амлаж байна. Надад золгүй явдал гэж огтхонч тохиолдохгүй болчихсон хүн болохоор би мөнхийн сайн сайхан нойрыг хүсэж суудаг юм. Та надад амлаж байгаа чинь үнэн байх нэ гэж Максимилиан тайвшран хэлэхэд Монте Кристо гүн гараа өргөж би зөвхөн амлаж байгаа юм биш, тангаргалж байна гэв. Хэрв би 1 сарын дараа тайтгарахгүй бол та надад амьдралаа мэдэх эрх олгож намайг ач тусын хариу мэддэггүй хүн гэж хэлэхгүй биз. 1 сарын дараа яг л энэ өдрөө шүү. 1 сарын дараа яг л энэ цагтаа. Энэ өдөр болохыг эн саруул дурсгалтай өдөр болохыг чи санаж гин үү? Өнөөдөр 9-р сарын 5 би үхэх гэж байгаа эцгийг чинь аварснаас хойш өнөөдөр 10 жил болж байна гэж хэлэхэд Морл гүнгийн гарыг шүүрэн авч үнсв. Тэгэхэд цаатах нь энхэн зүйтэй хэрэг гэсэн шиг дургүйдсэнгүй. 1 сарын дараа чи бид хоёрын суух ширээн дээр сайн буу хялбархан үгэж болох хор байх болно. Харин чи үүний хариуд тэр өдрийг хүртэл амьд байна гэдгээ амлаж хэлэх үү? Гэж Монте Кристо хэлэхэд Морл би бас тангаргална гэв. Монте Кристо түүнийг элгэндээ чанга тэрвэ. Чи өнөөдрөөс эхлээд надтай хамт суух болно. Гайдагийн өрөөнд ор. Охины минь оронд хүү бий болж байгаа хэрэг гэв. Гайда хайцсан юм. Гэж Морл асуухад гүн өрчин яваад өгсөн гэв. Таныг орхиод явчихсан гэж юу? Үгүй. Намайг хүлээж байгаа. Над дээр Элисейн талд нүүж ирэхэ бэлдэг. Харин одоо намайг хэнд ч харагдалгүй гаргаад ирэх. Максимилиан дуулууртай хүүхэд шиг чухамдаа дээд эзний шав шиг толгойгоо бүх илгэв.